Сайн байцгаана уу, намайг Нэмсрэн гэдэг. За сэтгэлийн шид хөтөлбөртөө оюурд менторийнхаа багт 3 сар суралцаад ингээд төгсөж байна. За миний энэ хөтөлбөртөө сургалтанд орох болсон үндсэн шалтгаан нь болохоор 3 шалтгаан байсан. Нэг нь болохоор хүүхдийнхээ нүдийг сайжруулах, хоёрт нь болохоор дахиад хоёр дахь хүүхдтэй болох, гуравт нь болохоор өөрийгөө хайрлаж сурах гэсэн ийм 3 үндсэн зорилго байсан. За нэгдүгээрт нь болохоор манай охин дутуу дурууд тэгээд өнөөс үүдэлтэйгээр болрын бишээ дутуу дурсны торлогийн хохрол гэсэн унштай. Тэгээд нүднийг нь хараа их муу бас хаалгаанд орж исэн юм байдгийн. Тэгээд одоо төрснөөсөө хойш хаалгаанд орсноосоо хойш жил болгон 2 удаа эмнэлэгтээ очиж үзүүлдэг байхгүй. Тэгээд яг сэтгэлийн шидтэй сууж явах үед 2 сард нүдээ үзүүлэх бас ээлжин таарсан. Тэгээд миний охины нүдийг болохоор юу гэдэг вэ гэхээр нүдний хараа бол өнөөс хойш сайжран гэсэн ойлголт бол байхгүй. Зүгээр бидний үзэж байгаа нь болохоор муудж гин үгүй юу? Хараа нь илүү муудж гин үү? Тэгээд нөхцөл байдал нь доктортой ингээд нөгөө нүдний хараа доктортой байж чадж гин үү гэдэг ийм хоёр зүйлийг л ингээд үздэг шүү. Хараа сайжран гэсэн бол ойлголт байхгүй шүү гэж ингээд хэлдэг юм аа. Тэгтэл сая 2 сард очиход айл нүд нь нэг нүд нь зүүн нүд нь арай жоохон баруун нүднээс хараа нь муу. Тэгсэн хоёр нүд нь яг жигдгэн сайжраад хоёулаа 30% сайжирчээ. Тэгээ эм чинь хоёр эм чинь бол маш их гайхаад одоо ингээд өсөж байгаа болохоор ингээд ялж сайжирч байгаа юм байна л да гэсэн хариулт өгж байгаа. Тэгээд аль нь 30% сайжирсан. Тэгээ огт боломжгүй огт юу н хараа сайжрахгүй гэжсэн үед хүнийг бодвол ингээд хараа сайжирсан гэсэн мэдээг сонсоход бол маш сайхан байсан. Тэгээд үүн дээрээ улам илүү хэтгэл авч одоо бүрэн нүдний шилээ сайн гэж ирнаа. Бүрэн 100% хараатай болно гэсэн зорилготой ажиллаж байгаа. За хоёрт нь болохоор жирэмсэн одоо манай охин 5 настай. Тэгэхээр би тэрнээс хойш сүүлийн 3 жилийн хугацаанд 2 жил ахсын хугацаанд бол жирэмсэн болъё гэж идэвхтэй бодсон боловч хичээсэн боловч ингэж чадахгүй байгаа. Тэгээд чадахгүй байгаа шалтгаан нь болохоор надад өөрт маань маш их айц байсан. Тэр нь юуны айц вэ гэхээр дахиад би дутуу төрчихгүй дээ. Дахиад бас нэг нүдний одоо бэрхшээлтэй ч юм уу ямар нэгэн бэрхшээлтэй хөгжлийн бэрхшээлтэй хүүхдтэй болох үедээ гэсэн ингээд маш том айц байсан. Тэгээд нэг талтаа болохоор хүүхдтэй болохосон нөгөө талтаа за хүүхдтэй болоод хэцүү юм биш үү? Дахиад ийм одоо хэцүү юм замаар дахиад туулах юм биш үү гэдэг ингээд ийм хоёрцсон юм аль нь шийдэж гаргаж чадахгүй хоёрдмал юм сэтгэл сатааны байдалтай. Тэгээ үүн дээрээ бяцлахлаа хийгээ үзсэн. Ер нь яагаад дутуу төрсөн анханасаа. Тэгээ миний найз дутуу төрсөн мас мөн болж үзсэн юм уу? Эсвэл бүр анханасаа надад байсан юм уу гэд бяцлал хийгээд үзсэн. Тэгсэн үндсэн бүр гол шалтгаан нь надад биш бүр манай эмээд маань байж таарсан. Манай эмээ болохоор 8 хүүхэд төрүүлсэн. 8 дахь хүүхэд нь хамгийн бага надад манай ээж. Тэр нь 25 насны дээрээ. Гэвч өмнөх 7 хүүхэд нь бол бүгдээр ямар нэгэн шалтгаанаар хүүхэд байхдаа эндчихсэн байдаг. Тэгээд эмээгийнхээ бяцлахлаараа эмээгийнхээ тэр сэтгэл санааны байдал дээр нь очсон. Эмээ маань 25 настай маш их зүгэрсэн. Одоо ингээ хүүхэдтэй болох юмсан хүүхэдтэй болж байна гэдэг энэ аз жаргалыг мэдрэх нь хэрэг хэсэгхэн зур боловч за дахиад одоо би энэ үхэд өгчих байхдаа ингээд надаас ингээ салаад явчих байхдаа би ч муу азгүй амт юм да хүүхдээ хайрлт ингээд өсгөөд хүүхдтэй ингээд болдог мөртлөө энийгээ өсгөж яаж чаддггүй эмэгтэй хүний үйл өөрчлөж бас их юм да гэдэг ингээд дандаа гэж боддог. Тэгээ манай ээжийг хүн болоод нэг хажууд нь өсөж байгаа өөр айлталтай. Гэхдээ өсөж хахад хүртэл ингээд над дээр болохоор яагаад ингээд хүүхдээ юу адгүй амьдрдггүй мөртлөө өөр айлт очихоор ингээд амьдрчдаг нэрэ би ч нэр үйл өөртэй юм да гэсэн ийм нэг дандаа юм хоёрцсон сэтгэлээ бодол эмээг маань байсан юм байна. Тэр их хүчтэй энергийн дарамт гэх юм уу тэр далд ухамсарын мэдээлэл надад шууд ирсэн юм байна. Тэгээд түүнээс шалтгаалж би эхний хүүхдээ төрүүлэхээс өмнө ч гэсэн би дандаа хүүхдтэй болно гэж нэг талдаа боддог болч нөгөө талдаа хүүхд бол ажлын садаа, карьерийн одоо садаа хүүхдтэй олж сурч чадахгүй хүүхдтэй одоо л ажиллаж чадахгүй гэсэн юм бодол байсан. Тэр маань түүнээс үүдэлтэй юм байна гэдгийг ойлгосон. Тэгээд блоко маш сайхан тайлсан эмээтэйгээ уулзсан. Тэгээ хэдэн өдөр нэг юм би цаанаасаа хөнгөн араа ингээд нэг нүдэнд үл үзэгдэх нэг юм дарамтнаас ингээд нэг ангижирсан гарсан мэдрэмж
төрсөн. Тэгээ хэдэн хоног бараг 7 хоног шахав би ингээд нэг сэтгэлгээ хилцээд нэг хүнд анх дурлахаараа нэг ингээд нэг сэтгэл нээхгүй ингээд нэг хөнгөн тэгээд нэг юм баясгалантай байдаг да нэг тийм мэдрэмжтэй 7 хоног байсан. Тэгээ энэ блогоос гарсандаа би одоо маш их баяртай байдаг. Гуравт нь өөрийгөө хайрлах энэ тухайд бол энэ бол маш том шинжилгээ ухаан юм байна гэж би одоо барыг бодож эхлэв дээ. Тэгээд за ямар ч тач гэсэн надад гарсан өөрчлөлтүүд гэвэл нь өөртөө цаг гаргаж өөрийнхөө сэтгэл санааны байдал, өөрийнхөө далд тухамсрын байдлыг бас шинжиж цаг гаргаж өглөө оройны цагийг тогтмол ингэж зарцуулдаг боллоо. Тэгээд өөрийнхөө гадаад төрх тэгээ идэрхтний ямар нэгэн байдлаар муулчлага болсон. Тэгээд сүүлд нь эцэст нь хэлэхэд далд ухамсарынхаа мессежийг далд ухамсарынхаа надад хэлэх гээд байгаа зүйлийг нь бас тодорхой хэмжээгээр багч гэсэн ойлгоод эхлэхлээр айдас эргэлзээ энэ төр бас арилаад өөртөө тийм ихтгэл төрж эхэлдэг юм байна. Би ямар ч байсан зөв замдаар явж байгаа надад дотоос мань таслах хүч байгаа, гадна талаас мань ч бас таслах хүч байгаа гэдэг тэр итгэж эхэлдэг юм байна. Тэгээд ерөөхдөө миний гарсан өөрчлөлтүүд гэвэл амжилт гэл юм байна да. Тэгээд сонссонд баярлалаа.